Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа энэ удаагийн олон залтуудаас хэд хэдэн чухал зүйлүүд байгаа. Энэ орон нутгийн статус, улсын нийслэл хот, улсын статустай хот бий болгох энэ залт бол маш чухал залт байгаа. Энэ залтан дээр гишүүд маань олон санал хэлж олон талаас нь ярьж байгаа нэг сайшаалт яриг юм. Гэхдээ энд нэг зүйл тодруулж хэлэх гэсэн юм аа. Бид нар ер нь хот гэдэг ойлголтоор яг юу гэж ойлгоод байна? 500-600 жилийн өмнө 800 жил энэ манай энэ хот байсан, түүхрээ хот байсан, тиймээс одоо хот байх ёстой ч гэдэг юм уу. Эсвэл одоо спорт урлагаараа одоо энэ хотын нийслэл байд, энэ нийслэлийн хэмжээний ийм бид нар түүхтэйгээд хот болох ёстой гэдэг ч юм. Уг нь бол хот гэдгийг ойлголт нь хүн амын төвлөрөл ихтэй. За хамгийн гол нь эдийн засгийн хувьд өөрөө өөрийгөө тэтгээд авч явах чадвартай. Хүн ам зүйн бодлогын хувьд цаашаагаа одоо тэлэх бүрэн боломжтой. Тэр хүн ам зүйн одоо тэлэлтийг нь хүлээж авах эдийн засгийн болон дэд үтсийн бүрэн одоо ийм чадамжтай тийм суурин газрыг л бид нар хот гэж ойлгоод байгаа. Тэгэхээр ийм босго давах суурин газар бол Эрдэнэт Дархан гэдэг хоёрхан л газар байгаа гэдэг бид бүгд сайн мэдж байгаа. Жишээ нь Дархан хот бол одоо удахгүй 21 онд 60 жилийнхаа ойг хийн. Өөрөөр хэлбэл монголчуудын маань сүүлийн 60 жилийн түүх, 60 жилийн бүтээн байгуулалт. Монголын хүн амын сүүлийн 60 жилийн бодлогын үр дүнд бий болсон одоо хүн амын төвлөрөл ийм суурин газар. Уг нь энэ удаагийн үндсүүл нэмэлт өөрчлөлтөнд оруулахдаа энэ хоёрыг бүр яг нэрээр нь оруулаад ингээд явчих юм бол өөр одоо тэгж барьцах ийм суурин газрууд бол би байхгүй болов уу гэж ингэж бодож байгаа. Орон нутгийн шинжтэй хотууд бий болохыг үгүйсэхгүй. За энэ хоёрын хувьд бол улсын зэрэгэлтэй хот байх бүрэн боломжтой ийм суурин газрууд байхгүй. Одоо энэ хоёр чинь хоёулаа 100 мянган хүн амтай. Өөрөөр хэлбэл манай хүн амын нэг 3-аас 4 удахгүй ингээд 5% нь хүрэх ийм одоо хүн амын төвлөрөлтөө эдийн засгийн хувьд одоо бүрэн өөрийгөө тэтгээд авч явах бүрэн боломжтой бий болцсон ийм 50 жилийн бүтээн байгуулалт. Энэ хоёрын одоо хэмжээнд хүрэх ийм суурин газруудыг хүлээн тийм одоо суурин газруудыг хот болгоход нь одоо нээлттэй орхин гэх юм бол одоо энэ хоёрын хэмжээнд хүрнэ гэх юм бол дахиад бид нар 50 жил хүлээн. Тэр хооронд энэ хоёр хот чинь өөрсдөө 300, 400 мянга, 500 мянган хүн амтай болчихно шүү дээ. Тэгэхээр энэ удаагийн өөрчлөлтөндөө бол энэ хоёрыг яг шууд улсын статустай хот болгоно гэдээ оруулчихаар болохгүй зүйл ерөөсөй байхгүй юм шиг харагдаад байна. Тэгэхээр түрүү хаян яруу гишүүний хэлсэн саналтай ер нь адилхан л давхцаж байна л та. Тэгэхээр ингэж нэрээр нь оруулж хийх боломж байна уугүй юу гэдгийг нь эргэж харах ийм боломж өгөөд нэг хойш тулах боломж байна уу? Эсвэл нэг ийм гарч байгаа. Түрүүн бас яг л хэллээ л дээ. Энэ удаагийн үндсүүлийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх шилжих хуулийн дээр энэ одоо удаагийн үндсүүлийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэхдээ одоо нэмэлт өөрчлөлтийн 53-ийн 1 буюу яг үндсэн хуулийнхаа 57-гийн 2 дахь хэсгийг хэрэгжүүлэхдээ Дархан уул аймаг, Орхон уул аймгийн эрхийг нь Дархан хот, Эрдэнэт хот болгож шилжүүлнэ гэдээ ингээд заачих юм бол бас болохоор бас ийм хувилбар байгаа. Тэгэхээр нэг ийм хувилбаруудаа яриад эргээд нэг харж болдгоо мó л гэсэн ийм саналтай байна. Тэрнээс бол одоо энэ үндсэн хуулийн дээр энэ одоо хот болгоё, орон нутгийн статустай хотуудаа бий болгоё, тосгонуудаа нэг зохицуулъя гэж байгаа энэ заалтуудаа бол бүрэн дэмжиж байгаа. Тэгэхээр энэ одоо заалтаа оруулсан шиг оруулаад өшөө ихт одоо төгөлдөр болгохын тулд одоо ийм саналуудыг хүлээж аваач гэсэн ийм хүсэлтэй байна. За гişүүд одоо нэг гишүүн